50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр дүүнээс чих үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 55994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон. Урваас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синий телевизээр явагдана. Та уулдоор байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Сайн үзэгчдээ та бүхэнд орой мэндийг хүргэе. Синий телевиз дээр үндэсний лотерей 1-р, 3-р, 5-р өдрийн 17 цаг 30 минутаас гардаг. Гэхдээ нэг шалтгааны улмаас тэр нь 100% минийх байсан. Тэгээд үзэгчдээсээ хүлцэл өчье. Тэгээд яг энэний дараа гарах нэвтрүүлэг жоохон хойшлох нь байна. Тэгээд бяцхан үзэгчдээс бас хүлцэл өчөөд газ машинуудаа ажиллуулж эхлэе. За одоо бараг 17 цаг 40 минут болж байгаа. Үнэхээр удаан хүлээлгэсэн явдалт үзэгчдээс үндэсний лотерей тоглодог бүх хүмүүсээс уучлалт ирж байна. За эхнийх нь 4 байна. Эхнийх нь 4. За дараагийнх нь Дараагийнх нь 7. 4 тэгээ 7. 4 7. За 3 дахь тоо. 3 дахь тоо. Ямар тоо байх нь вэ? Ямар бөмбөлөг хэд гисэн дугаартай гарч ирэх нь вэ? Хамтдаа харжээ. 8 4 7 8 4 7 8 4 7 8. За түүний дараагаар буюу 4 дахь тоо. 4 дахь тоо хамгийн сүүлийн тоо. 47 84. 47 84. 4 7 8 4. За ингээд үндэсний лотерейн дөрөвдийгээр тоглож байгаа хүмүүс анхаараарай. 3 дугаар зэргийн хонжуурын 4 тоо гарч ирлээ. Тэгэхээр энэ 4 тоо бол 4 7 8 4 гэсэн ийм 4 тооны дараалал байна. Яг энэ дөрвийг дарааллыг нь зөв таага зөв бүгэлсэн хүн өөрийнхөө бооцоог за таны тавих бооцоо бол 500 төгрөгөөс дээш байх хэрэгтэй. Өөрийнхөө тавьсан бооцоог 500 дахин өсгөж авах юм байна. 3 дугаар зэргийн хонжуур дээр хэрвээ таарсан бол. За 2 дугаар зэргийн хонжуур дээр таарсан бол та өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авна. За. Зурга. Эхнийх нь 6. Эхнийх нь 6. Дөрөвдгийн 2 дугаар зэргийн хонжуур 6. Дараагийнх нь 4. 4. Дөрөвдгийн 2 дугаар зэргийн хонжуур 6 4. Дараагийнх нь тэг байна. Тэг байна. 6 4 тэг. За хамгийн сүүлийнх нь хоолойд орцсон байна да уулна. Сайн харагдахгүй байна. За би олж харлаа. 5. За ингээд дөрөвдгийн 2 дугаар зэргийн хонжуурын 4 тооны дараалал 6 4 тэг 5. 6 4 тэг 5 гэсэн 4 тооны дараалал байна. Энийг зөв таах юм бол та өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авсан байх ёстой байна. За ингээд бооцоогоо 2000 дахин өсгөж авах боломж одоо дөрөвдий тоглож байгаа хүмүүсийн өмнө ирж байна. Яг ингээ харахаар дөрөвдий дээр ирнэх боломж байгаа. А гэхдээ нэг юм хэлье. Амар жаргал миний бие, хөтлөгч амар жаргал миний бие өнгөрсөн 6 сарын хугацаанд тоглоод ямар ч хонжуур хожоогүй. За 5 8. Тэгэхээр яг ийм азтай оттой байдаг хүмүүс тоглол их зүгээр юм билээ шүү. Би ер нь бол яг иймэрхүү төрлийн хонжуурт ийм тоглоо юмд бол жоохон аз жаахан муутай. За 5 8 тэг 5 8 тэг. За
хонжуур тоглоомноос гадна ер нь нэг юм амьдрал нэг юм азтай хиймэртэй хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс бас тоглоод үзэж болно. За, ингээд дөрөвдгийн 1-р зэргийн хонжуурын 4 тоо гарч ирлээ. Дөрөвдгийн 1-р зэргийн хонжуур 5 8 тэг 1. 5 8 1 тэг. Хэрвээ яг энэ 4 тоог дарааллынхын дагуу та зөв таасан бол өөрийнхөө боцоог 2000 дахин өсгөх авах юм байна. За ингээд бүгдээ хамтдаа үргэлжлүүлээд дөрөвдөд тоглосон бүх хүмүүст баярлалаа. Харин үргэлжлүүлээд 6D-ийнхнийг дэлгэцэндээ ойрхон суухыг урьж байна. За нийт 60 бөмбөлөг байгаа. 60 бөмбөлгөөс 6 нь гарч ирнэ. 6 нь гарч ирнэ. 6 бөмбөлгийн дарааллыг нь яг зөв таасан тэр хүн 50 сая төгрөг хожих шүү. Хамгийн ихнийх нь өнгөрч байна. Хамгийн ихнийх нь хэд вэ? 9. Хамгийн ихнийх нь 9. Хамгийн ихнийх нь 9 байна. Дараагийнх нь 8. Дараагийнх нь 8. Дараагийнх нь 8. Дараагийнх нь 6. 9 8 6. 9 8 6. 9 8 6. За дөрөвдөх нь 3. Дөрөвдөх нь 3. Дөрөвдөх нь 3. 9 8 6 3. 9 8 6 3. За одоо бол 5 дахь тоо хүлээж ийн 8 байна. 9 8 6 3 8. 9 8 6 3 8. 9 8 6 3 8. За одоо хамгийн сүүлийнхэн тоо. Хамгийн сүүлийнхэн тоо. Хамгийн сүүлийнх нь хэд вэ? 2. 2 шүү. 2. За. Ингээд 6D-ийн 6 бөмбөлөг гарлаа. Тэгэхээр 6 бөмбөлөгн дээр их дугааруудыг та бүхэндээ нэг танилцуулъя. Ганцхан удаа хэлье. Нэвтрүүлгийн цаг бага байгаа учраас 9 8 6 3 8 2. 9 8 6 3 8 2. Энэ 6 тооны дараалтыг яг зөв таасан тэр хүн 50 сая төгрөгийн эзэн болж байгаа юм байна да. За, харин одоо 120 сая төгрөгийн төлөө тоглож байгаа бүх хүмүүс анхаарлаа хандуулаарай. Машина ажилтнууд. За, хамгийн сүүлийн 7 бөмбөлгийг дарааллын дагуу гаргаж ирэх гэж байна. За, энэ 42 бөмбөлөг байгаа. Нэгээс ахуулаад 42 хүртэлх тоог агуулсан 42 бөмбөлөг. Энэ 42 бөмбөлгөөс энэ 7 бөмбөлөг нь гарч ирнэ. 7 бөмбөлөг нь гарч ирнэ. 7 дахь бөмбөлөг нь бол бонус бөмбөлөг. Эхний 6 бөмбөлөгний тоог нь дараалал харгалзахгүйгээр та зөв тааж чадах юм болов 120 сая төгрөг ингээд тань дээр очих юм шүү. За эхнийх нь 16, дараагийнх нь энэ өнгөрч байна 26, 16, 26. Дараагийнх нь 40. 16, 26, 40. 16, 26, 40. Одоо дөрөв дахь тоо 19, 19, 19, 16, 26, 40, 19. Одоо 5 дахь нь 1 байна. За 6 дахь нь. Энэ бол маш чухал бөмбөлөг. 120 сая төгрөгийг баталгаажуулах мэтэл гарч ирнэ дээ. Байна уу? 7. За ингээд өнөөдрийн бонус бөмбөлгийг бүгдээр хамтдаа хүлээе. Одоо гарч ирсэн бөмбөлгийг нэг сонсоод аваарай. 16, 26, 40, 19, 1, 7. За ингээд өнөөдрийн бонус бөмбөлөг 13. За 120 сая төгрөгийг за хэрвээ таны тоо жоохон зөрсөн бол ингээ бичсэн бол таах байжтэй гэдгийг нэг дахиад сонсоод хараад
шалгаад үзээрэй. За хамгийн ихнийх нь 16-аас эхэлж байна. 16, 26, 40, 19, 1, 7. Яг энэхүү 6 бөмбөлгийг дарааллыг нь бөмбөлгийн тоог дарааллыг харгалзахгүйгээр зөв таах юм бол 120 сая төгрөгтэй болох юм. За харин өнөөдрийн бонус бөмбөлөг бол 13 гэсэн бөмбөлөг байна да. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгчтэй их баярлалаа. Өнөөдөр чин 3 дахь өдөр те 5 дахь өдөр уулзтлаа. Баяртай. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон. Бас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синий телевизээр явагдана. Та уулдоор байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.